Монгол улсын хүний эрхийн үндэсний комисс 2024 оны онцлог ажил. Хүний эрх чөлөөг хамгаалахтай холбоотой эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандхаас ангид байх, хүний эрхийн хэрэгжилт, улсын их хурлын хяналтын сонсголд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандхаас ангид байх эрхтэй холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн байгууллага албан тушаалтны үйл ажиллагаанд хийсэн Монгол улсын хүний эрхийн үндэсний комиссийн дүгнэлтийг хүргүүлж танилцууллаа. Монгол улсын 21 аймаг тус бүрийн хүний эрх чөлөөний нөхцөл байдлын талаарх мэдээлэлд үндэслэн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн хүний эрхийн талаарх зорилт, орон нутагт хэрэгжиж буй хүний эрхийн чиглэлийн арга хэмжээний хэрэгжилт болон хүний эрхийн төлөв байдалд дүн шинжилгээ хийж засаг дарга иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нарт зөвлөмж хүргүүллээ. Монгол улсад хууль сахиулах ажиллагаанд хүний эрх, гендрийн тэгш байдлыг дээшлүүлэх нь хамтарсан төслийн хүрээнд дотоод хэргийн их сургуулийн цагдаагийн алба хаагч бэлтгэх хөтөлбөрт хүний эрхийн шалгуураар үнэлгээ хийж сургалтын хөтөлбөрийг шинжилэн боловсруулж багш, төв, орон нутгийн цагдаагийн алба хаагчдыг шинэ хөтөлбөрөөр эхний 30 сургагч багшийг бэлтгэлээ. Төслийн үр дүнд шүүхийн шийдвэр гүйцэтгэл, цагдаа судлалын хөтөлбөрт хүний эрх хичээлийг заавал судалдаг болсноос гадна сургалтын бүх хөтөлбөрийг хүний эрхэд суурилсан хандлагад нийцүүлэн шинчиллээ. Монгол улсын хүний эрхийн үндэсний комисс 2024 оны онцлог ажил.